Машинаар явъя. Гэл. Хөөе гэрлээ. Таяр ямар муухай цуг гарыг гэсэн чи үгүй гэдсэн мэт. Чи тэгсэн юм уу? Гүү. Чи тэгсэн юм уу? Би тэгээгүй шүү дээ. Хүн зүгээр л энд ирээд жоохон алхах чигээд ах чи ямар муухай энэ таяр. Вэ найзаа. Юусоо тийм байхгүй. Зацаа явъя гэсэн байхгүй юу? Харин найз тэгсэн юм аа. Найзтай хор жоохон хэцүү байт юм аа. Найз нөгөө жирэмсэн болсоос хойш жоохон алхаад тооноос өчлөө гэл. Жоохон явж байгаа л 0-аар гэл. Ер нь жоохон найзтай хор хэцүү байгаа гэдэг юм. Тэгэл бас жоохон явгаараа ингээл би гомдчлаа гордчлаа гэл аюу. Эсвэл шүү дээ эмзэг болохоор ч юм дээр дагуулж явахгүй байгаа байхгүй юу? Шээлээ гоё юм идэх гэхээр идэж болохгүй, пицца идэж болохгүй, амттай ч ихтэй юм идэж болохгүй. Тэ өөж болохгүй тэ. Тэг жоохон алхангууд л тооноос моноос ч өгөөл гизээр ч атгуулж өгдөөл. За ойлголоо за. Тест хаяраас юм гоохгүй заа юу. Битээ анаас дагаарай. Гэрлээ. Яна амар уралцаа яах вэ? Хой. Ийта. Гэрлээ. Би найз нүдэн ч. Үгүй. За нүдэн ч. Яах гээд байгаа? Хоёр найз нь чам гоё юм үзүүлээ. Дахиад гомдооч уу. Хаа болно шүү. Одоо гомдоох. За, болгоомжтой хаа. Хой хоёроо. Наашир. За наашир найзаа. Хаана? За нүдэ нэгээрээ. Цараа. Хоёр найз нь сая чамайг амар муухай гомдооцсон болохоор, гомдохоор үгс хилцэн болохоор яаж уучлалт гуйх вэ гэж бодож исэн чинь анх бит хоёр чамайг жирэмсэн болоход энэ модыг тарьж исэн байхгүй юу. Тэгээд төрөнгүүд чинь энийг сюрприз олгож хэлээ да гэж бодож исэн чинь сая ингээд яах чаргагүй бүр яаж ч уучлалт гуйгаад нэмэргүй санагдаад тэгээд энийг ойлон төрхөөр чинь мэдэгдээ гэж бодсон боловч одоо ингээд харуулгаар боллоо. Энэ бол чи болон чиний гизэнд байгаа хөөрхөн хүүхдийн мод юм аа. Ой ямар гоё баярлалаа. Найзаагаа уучлаарай. Анх чамайг жирэмсэн болсныг сонсоод бит хоёр энэ модыг тарьчихсан байхгүй юу? Модон дээрээ ойр арих ирэхгүй ахаар мартчихжээ. Найзаагаа жирэмсэн болсныг тааг мартаад нөгөө хайр халамж өгөө мартчихж. Тэгээд харин сая чамайг гомдоочоод энэ модоо ирээд харсан чинь буцаад сайхан дурсамж маань сэдрээд тэгээд нэрээ ингэдэг гэж байна. Хүүхэдтэй мод тарихыг зааж өгөхөөр хүүхэд хариуцлага халамжийг мэдэрч өсдөг гэж байна. Дээрээс нь мод тарихыг харж өссөн хүүхдэд зөвхөн сайхан дурсамж л үлддэг гэж байна. Тэгээд ногоон байгууламжинд өссөн хүүхэд IQ, EQ өндөртэй хүүхэд болдог гэсэн шүү. Баярлалаа. Тэгээд ч ер нь нэг мод, нэг амьдрал. Тэгээд цаашдаа сая модод, тэрбум модод сайхан агаараар бидний ирээдүйн хүүхдүүд амьдрах нь шүү дээ найзаа. Миний хүүхэд агаараар л дутаад байсан юм байна ер нь. Улаанбаатарын бүх хүүхдүүд агаараар маш их дутагдж байгаа. Тэгээд дээрээс нь хүүхдийн төрхөөр дахиад ч мод тарина. Хоёр амьдралын өөр нэгэн зэрэг ургана гэж.